Эрдэнэт хөвсгөл аймагуд мөн одоо улсын дундчаас нэлийн дээгүүр байгаа. Тэгэхээр бид нар ер нь энэ хойд бүстэй энэ хавдрын тусламж үйлчлэгээ үзүүлдэг тусдаа төвтэй болох ёстой байна гэдэг асуудал улсын хэмжээнд анх удаа яригдж байгаа. Тэгэхээр бид нар Эрдэнэт үйлдвэрийн харьяанд байдаг одоо төрийн хэмжээнд Эрдэнэт медикал эмнэлгийг одоо эрүүл мэндийн яамны харьяа хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг хойд бүсийг хариуцсан хавдар судлалын төв болох энэ асуудлыг бид нар ярилцаад өнөөдөр энэ Булган аймагт болох 5 цагт болох одоо засгийн газрын хуралдаанаар эцэлж байгаа ийм шатндаа явж байна. Ингэснээр бид нар ер нь яг Улаанбаатарын хэмжээний тусламж үйлчлэгийг Эрдэнэт хотод энэ хойд бүсийг үзүүлэх боломж бүрдгий. Хавдар судлалын үндэсний төв дээр тусламж үйлчлэгээ үзүүлдэг эмчнэр маань наашаа Эрдэнэт медикал эмнэлгийн одоо энэ эмнэлгийн ажилтнаас шилгэн ажиллаж Улаанбаатарын төвшөнд Улаанбаатарт очихгүйгээр энэ хойд бүстэй тусламж үйлчлэгийг авах боломжийг өргөдүүлж байна. Манай улсын хувьд бол өмнө улсын энэ томоохон лавдрын шатлалын төв эмнэлгүүд орон нутгуудыг салбартай байж яг Улаанбаатарын хэмжээнд тусламж үйлчлэгийг үзүүлжсэн тохиолдол ерөөсөй байхгүй байна. Тэгэхээр энэ маань одоо яг тогтоол маань алдчихад гарууд бас анхны тохиолдол бол яг үнэхээр ард иргэд маш хэрэгтэй зүйл байна. Өнөөдөр хойд бүсийн 306 мянган иргэнээс 3500 орчим иргэн хавдар судлалын үндэсний төв дээр одоо эмчилгээ хяналтанд явж байгаа. Жилдээ нэг хойд бүсээс 800 орчим иргэн хавдрын шин тохиолдол бүртгэдэг байна. Тэгэхээр энэ бүхэн маань одоо бүгдөө Улаанбаатарт явж тусламж үйлчлэгээ авч байгаа энэ байдлыг зогсоол энэ Эрдэнэтд очиод Орхон аймагт энэ тусламж үйлчлэгээ авч энэ боломжийг бүрдүүлэх том тогтолцооны бас нэг том шинжилгээ хийж байгаа юм. Сайдын хувьд яг таны асуудлыг дэмжиж байгаа юм. Тэгэлгүй яг сайдын хувьд энэ асуудлыг маш дэмжиж бидний гол яамны барьж байгаа бодлого төвлөрлийг сааруулах буюу аливаа ард иргэд маань амьдарж байгаа бүс нутгаас айлуулах бүхий тусламж үйлчлэгийг авах чиглэл ажиллаж байгаа. Энэний хүрээнд одоо Эрдэнэт аймагт нэлээд одоо судсан цэцүүрийн онцлогын эмчилгээг хөгжүүлсэн маргааш одоос 1000 дахь тохиолдлынхаа энэ нээлтийг хийх чинь. Тэгэхээр цаашдаа бид нар энэ Орхон аймагт, Булган аймагт, Өвсгөл аймагт зүрх судас, хавдар, гэмтлийн тэргүүлж байгаа чиглэлүүдийг бүгдийг нь аймагт үзүүлдэг болох бас үсчлээд хойд бүсийнхэн маань Эрдэнэт аймагт, Өвсгөл аймагт бусад төрлийн тусламж үйлчлэгийг нэгдсэн журмаар авчдаг боломжийг бүрдүүлэхэд яамны бас гол бодлого чиглэж байгаа учраас энийг одоо дэмжиж энэ удаагийн засгийн газрын төвд бас оруулахаар ажиллаж байгаа.